За нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дорон гарсны гишүүнийг сонгох ажил үндсэндээ 20 гаруй хоног явагдаад тэгээ өнөөдөр ингээд 20 гаруй хоногийн ажил ингээд үр дүнгүй болж байна л да. Тэгээ энэ дээр ерөн зүгээр нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд одоо 3 субъектээс орж байгаа. За энэ нь бол засгийн газар гүйцэтгэх засаглаасаа хууль зүй, цангийн яам, за холбогдох яам гэдэг эрүүл мэнд, нийгмийн даатгал юуны гэр бүл хүүхэд зөв хамгаалал гэдэг ингээд явчихж. Энэ дээр хуулийн дээр нэг ажил олгогч эзэдийн холбооноос гэдэг нэг 3. Дээрэс нь үйлдвэрчний эвлэлээс гэдэг ингээд нэг 3 заагаад өгсөн. Гэтэл яг энэ дээр үйлдвэрчний эвлэл одоо хүнээ сонгох процессыг ердөө зааж өгөөгүй. Тэр ажил олгогчдоос яаж оруулж ирэхийг ердөө зааж өгөөгүй. Үүнээс шалтгаалаад ингээд нэг үйлдвэрчний эвлэлийн гисэн тодтолтой насаараа шахуу үйлдвэрчний эвлэлд ажилласан. Тэгээ ийм хүмүүсээс ингээд нэг одоо яаж шалгаруулсан мэддэхгүй ингээд нэг зүгээр нэр хүрээд ирдэг. Тэгээ энэ нь шинжээчээс авахуулаад сонсгол дээр одоо шаардлага хангахгүй ийм зүйлүүд гараад байна. Тэгэхээр би нийгмийн бодлогын байнгын хороонд бас юу хэлэх гээд байна вэ гэхээр ерөн цаашдаа бид ингээ үйлдвэрчний эвлэлийн дотоод үйл ажиллагаанд орж байгаа юм биш. Ажил олгогч эзэдийн холбооны дотоод үйл ажиллагаанд орж байгаа юм биш. Эндээ сонгогдсон одоо нэр дэвшээд орж ирж байгаа хүн нь үндэсний хэмжээний бодлого танилцуулах ийм хүмүүс байгаад байгаа юм. Тэгэхээр ер нь энэ нэг процессыг нэг жоохон цааш нь наривчилж өгөхгүй бол ингээл нэг шаардлага хангахгүй хүн оруулж ирээл унангууд нь татаж аваад дахиад одоо тэгээ нийгмийн бодлогын байнгын хороо дахиад одоо нэр дэвшигчийн сонсгол гэл ингээл сунжирсан процессууд нь дахиад явах нь шүү дээ. Тийм учраас би энэ дээр харамсалтай байна. Нөгөө талдаа тэр сонсгол дээр тэр ахмадууд бас үг хэлээд байлаа шүү. Энэ нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд ахмадуудын төлөөлөл байх ёстой шүү гэж. Тэгэхээр бид хуулийн дээр үйлдвэрчний эвлэл гэж хатуу заагаад өгсөн тэр процесс нь юм бүдэг яваад гэтэл энэ дэвтгэр авагч бүгдээрээ ахмадын төлөөлөл бас байгаад идэг. Тэгэхээр энийг ч гэсэн ер нь бас нэг жоохон бодож тунгааж дараагийнхаа энэ хуулинд өөрчлөлт оруулах уу яах уу эсвэл одоо тэрийг журмаар зохицуулах юм уу яамаар юм нэг юм хийхгүй бол магадгүй дараагийнх нь дахиад унуул яах вэ? Дахиад орох юм. Би бол энэ дээр ийм л одоо зүйл хэлхийг хүсэж байна. Энэ олон хүмүүсийн ажлыг 20 гаруй хоног ингээ уйж тэгээ эцэст нь нэг бичиг шийдэл болоо. Ийм хариуцлагагүй байж болохгүй. За зөв ер нь Идрат гишүүн бас энэ сонсголыг даргалж ажилласан баярлаа. Тэгээд бидний бас энэ ажлыг 20 хоног ингээд сонгон шалруулалт хийж шинжээч томилж тэгээ ингээд үйлдвэрчний эвлэл бас энэ дээр ажил хэрэгч биш бас хандсан байна гэж харж байгаа. Тэгээд сая бас үйлдвэрчний эвлэлт энэ тал дээр бас сануулсан. Одоо дараагийн нэр дэвшигч процедураа болвол ажил хэрэгч хандаарай. Мөн тэр ахмадын холбооны төлөөллийг бас энэ сонгон шалгаруулалтад хамруулах тал дээр анхаараарай гэсэн. Тэгэхээр байнгын хороос энэ дээр анхаарч ажилланаа.